Сард 30 сая төгрөгийг e-com болон dropship хийгээд Монголын зах зээл дээрээс олох боломжтой гэдгийг батлах чаленжийн 5 дахь өдөр. Өглөө найз охиноо ажилд нь хүргэж өгч байхдаа жоохон emotional боллоо л доо. Та баталж харуулах гэсэн шинэ стор маань сүүлийн 2 хоног олигтой орлохгүй болохоор нойр жоохон дутуу сандралтай баталж чадахгүй бол яана гэсэн бодолтой тэгсэн. Манай найз охин чам санаа зовхгүй байна. Cause you're a fighter гэжсэн. Тэр нь ч тэгэл надад битүү нэр өгөөл ажилдаа орсон доо. За одоо шөнийн 12 өнгөрсөн байна. Тэгээ өнөөдөр болохоор шинэ бараа хайц ус учраас өнөөдөр нэлээд удаан суулаад тэгээ дээрэс нь хүүхдийн бараа ерөнхийдөө бол олсон. Тэгээ өнөөдөр бүтэн өдөржингөө барааныхаа судалгаа хийгээд publish хийгээд явлаа. Тэгээ өнөөдрийн орлого болохоор 392 мянган төгрөг болсон байна. За тэгээд гиснээс хойш 5 өдрийн дотор болохоор нийт орлого нь 2,842 мянган төгрөг байлаа. За тэгээд бараа өнөөдрөөс эхэлж байгаа учраас маргааш ямар шиг орлоготой байх нь хэдүүлээ харцгаа. Тэгээд маргааш болзъя. Peace out.